100,000 хүн ноогдох нь 9.7 болчих. Бидрийнхаар бол харанг дэлдэж байна гэсэн. Ослын тоо бурахгүйгаас шалтгаанууд нь За ажил шахах гэж байгаа юм чинь одоо хийчидөө. Та алдаа гаргахад одоо би гин тийм үү? За өдрийн төргийн бизнес сан подкастыг сонсогчдод бас үзэгчдэд бизнес эмнэлгийн редактор даваад ирж байна. За жилд нэг удаа хийдэг одоо хаб сэдвээр ярьдаг дугаараа хийх гэж байна. За манай үзэгчид манай зочныг зарим таньж байгаах те олд амжилтын төлхөр компаниг үүсгэх захирал Батхүү. Өдрийн минь. За үзэж байгаа бүх хүмүүстээ өдрийн минь хүргэе. За баярлалаа. За тэгээд Батхүү захиралтайгаа жил болгоны хавар нэг уулздаг. Хабын сэдвээр нэг апдейт хийж ярьдаг. За одоо 4 сарын 24-нд HSA апдейт гээд бас яг салбарын том арга хэмжээ болох гэж байгаа. Тэгээ энийг ухтаад ээлж дугаараа хийж байна. За тэгэхээр хоёулаа ч одоо бараг 4-5 удаа уулзж байна. Тэглээ. За өнгөрсөн жил бол хоёулаа нэлийн технологи тал руу AI гээд ярьсан. За AI маань одоо тодорхой хэмжээнд хэрэглээ нэвтрээд ингээ явж байна. Тэгэхээр гэхдээ ингээ стил харсан ч гэсэн гол яг ийм хүчин зүйл гол одоо нөө ботлник маань хүн өөрөө л байгаад байна те хүний дадал соёл одоо тэр нэг ухамсар гэдэг юм уу тэр талын бүх хүчин зүйлс ингээд гол шийдвэрлэх хүчин зүйл байгаад байна. Тэгэхээр эхлээд зүгээр танаас яг сүүлийн салбарын тоог асууя. Одоо яг ослын индекс ямар байна? За хоёлоо Аз намхан талын хүрээнд авч үзвэл Монгол улс маань хаана явж байна? Яаж өөрчлөгдөж байна гэдэг дээр эхлээд апдейт. Аз намхан талын хувьд бид чинь 2023 онд санагдаж байна. Ер нь Аз намхан талаад нэг 21 улсыг тоолоод байгаа шүү дээ. Тэгээ индекс нь бол ослын тоо нь бол 100,000 хүнд ноогдох гэдгээр нааддаг юм. Тэгэхээр 100,000 хүнд ноогдох нь 4 байсан. Ослын дэлхийн тоо. Тэрүүгээр бид нар 21 улсынхаа 21 улсаас 17 жигсэж байгаа. Доороос гэсэн үг шүү дээ. За тэгэхээр одоогийн яг нөхцөлийг харахаар 100,000 хүнд ноогдох нь 9.7 болчихж байгаа. Тонцон 4 байсан зүйл чинь 9.7 гэсэн юм зүйлтэй байж байгаа. Тэгэхээр одоо 21 орныхоо баг 20-д ч юм уу 21-д ч юм уу тий. 2 дахь өссөн юм шүү дээ. Тийм ийм байдалтай байж байгаа. Тэгэхээр ер нь сайн яриад байгаа тэр олон улсад 7-оос дээш гарахыг хийх гэж үздэг. Одоо ер нь бидрийнхаар бол харанг дэлдэж байна гэсэн утга санааг хэлж шүү дээ. Тэгтэл нөгөө харанг дэлдээд байгаас чинь 2.7-оор бүр илүү байгаад шүү дээ. Тэгэхээр ер нь бол энэ ноцтой байдал одоо үүсч эхэлж байна гэсэн утга санааг хэлж байгаа. За яг энэ 25 оны осол бол 743 гэж гарсан байлгүй да. Ингэж гарсан харагдчихсан. За нас орсон хүмүүсийн тоо 73 гэсэн нэг юм зүйлтэй байж байгаа. Яг өмнөх орныхтой харьцуулахад бас арай буурсан, нас орсон хүмүүсийн тоо бас жоохон буусан ийм үзүүлэлт харагдаж байгаа шүү дээ. Өнгөрсөн жил 87 байсан. Энэ жил 73 ч гэдэг юм уу тий. Ийм нөхцөл байдалтай л байгаа. Ер нь яг ослын тоо бурахгүйгаас шалтгаанууд нь ямар байна? Одоо яг за салбараар навж үзүүл хүчин зүйлсээр навж үзүүл. За яг сүүлийн судалгаагаар нэг 1803 компани дээр 1803 хабын ажилт нь 1700 ажилтныг хамруулсан юм томоохон хэмжээний судалгаа өгсөн байна. За энэ судалгаанаас харахад дийлэнх хувь нь буюу 38.2% нь хүний хүчин зүйлтэй арга барил те нөгөө дадалтай холбоотойгоор ингээ бас гараад байна гэсэн нэг юм зүйл гарч иж байгаа юм л та. Тэгэхээр өнгөрсөн жил бид одоо ингээд AI-ийн талаар ярьжсэн тийм ээ. Тэгэхээр AI бол биднэрт мэдээж ингээд тухайн үр дүнгээ өгөөд явж байгаа. Гэхдээ нэг зүйл байна. AI-ыг бид нар ямар төвшөнд хэрэглэж байгаа нэхэр дийлэнхтэй хяналтын механизмээр ажиллаж байна. Тухайн одоо юу гэдгийг касктай байна уу, гуталтай байна уу ч гэдэг юм уу тий. Нөгөө суур шалтгаануудаар илүүтэй ингээд үзэж байгаа бол эцсийн дүнд эндээс үзэхэд хүн тэнд гутлаа өмсөн ч гэсэн, каска өмсөн ч гэсэн яг ажилбар дээр шийдвэр гаргаж байгаа процессыг AI одоохондоо одоо зохицуулж чадахгүй шүү дээ. Товчхондоо бол процессын эзэн өөрөө хүн байна. Бус нөгөө AI маань багж болоод явчихна гэсэн нэг юм утга санаа. Тэгэхээр ер нь бол хүний зан үйлтэй холбоотой асуудлууд бас их дадалтай холбоотой асуудал бол ослын дийлэнх шалтгаан бас болж байна гэсэн юм судалгаа байна л да. За технологиг тоног төхөөрөмжийг бол худалдаж аваад ингээд тодорхой хэмжээнд нэвтрүүлж болно. Одоо гэтэл одоо хоёулаа ярьж байгаа хүний дадал зан үйл гэдэг чинь бол шууд өөрчлөхэд хамгийн хүнд ерөн тийм хэсэгтэй. Тэгэхээр ер нь энэ дээр хүч хаях, цаг хугацаа хаях, өргөн мөнгө хаях хэрэгтэй болоод байна л да. Ер нь зөв олон улсад одоо хүний зан үйлийг ялангуяа Монгол шиг хөгжиж байгаа одоо тий үйлдвэрлэл эрчимтэй явж байгаа ийм оронд тэр хүний дадал зан үйлийг өөрчлөхөд ер нь ямар тийм онол загвар юу гэдгийг тий хэрэг
түүлүүдээр нь хэрэгэлдгийн тал дээр хож ярив. Яг одоо эн чинь ингээд л ажлын талбайд ер нь бол бид нар бас урдын сэдвээр ярьжсэн энэ дадлаг гэдэг зүйлийг хүн болвол амьдралдаа л тэр болгонд хэрэгжилж штэ. Тухайлбал одоо манай өнгөрсөн одоо подкастаа бид нар бас ярьжсэн. Энэ дунд сургуулийн систем, цэцэрлэгийн системд тийм үү? Энэ аюулгүй байдлын асуудал, юмыг зөв хийдэг арга техник анханаас нь нөгөө сургаж эхлэхгүй бол одоо болохгүй нэ гэдэг асуудал хөндөжсэн шүү. Тэр маань хэвээрээ байж байгаа одоо. Одоохондоо бол дунд сургуулийн програм тэр минь орж ирээгүй л байна. Гэхдээ орж ирнэ гэдэгт одоо итгэж байна. Тэгэхээр энэ одоо нэг ийм зүйл харагдаад байгаа юм л да. Одоо нэг ийм дүрслэлээр нь одоо дүрсэлж ярих юм бол гэх юм уу? Бөөрийнхий дүрс дотор бөөрийнхийг одоо бид нар сэтгэл гээл ингээд аваад үзчихтэй. Тэр бөөрийнхий дотор нэг адилтолд гурвалжин байна гэд төсөөлчихээ л да ойлоо. Гурвалжингаа болохоор илүү мэдрэмж гэж. Бөөрийнхий дотор нь сэтгэл дотор мэдрэмж үүдэг гэсэн утга санаа. Тэгэхээр жишээ манай салбарт ингэж байгаа. Ажил хийх гээд талбайд касктайгаа худалдаага ороод ирлээ. За тэгэхээр яах вэ гэхээр ажиллаа хийх гэж байна. Тэгээ ажиллаа хийх гэсэн чинь нөгөө өндрийн бүс байхгүй байдаг ч юм уу те. Өндөрөөс хамгаалах бүс байхгүй. За тэгсэн чинь нөгөө нөхөр яаж нэхэр за одоо ажил шахах гэж байгаа юм чинь одоо хийчээ дөө гэд ингэж байгаа. Тэгэхээр үндсэндээ бол нэг удаа хийгээд нөгөөтгөө азар нэг амжилттай болчихж байгаа байхгүй. Амжилттай болчихж байгаа. А хоёр дахь удаага нөгөө нөхөр чинь яг нөгөө процесст ороод ирэхээр яг урд нь болцсон шүү дээ. Одоо ч гэсэн болно шүү дээ. Гэдэг рүү очиж байгаа байхгүй. Хоёр дахь удаага муу амжилттай болчихж байгаа. А гурав дахь удаага яаж юм гэхээр угаасаа л ингэж хийдэг байсан шүү дээ. Монгол хүний нэг юм байдаг шүү дээ. Угаасаа л ингэдэг байсан шүү дээ. Одоо л нэг юм сонь юм яриад байгаа. Тэгэхээр угаасаа гэдэг чинь ингээд жижиг зүйлээс ингээд давтагцаар хагаад нөгөө угаасаа гэдэг үг хэллэгч ирж байгаа. Тэгэхээр нөгөө сэтгэл гэдэг нэг юм билжлээ шүү дээ. Бөөрийнхий дотор нөгөө гурван өнцгтэй зүйл чинь уул нь буруу зүйл хийхэд хүнийг айц дөрүүлж эсвэл хатах ингээд ичих ч юм уу те хатгах хэрэгтэй шүү дээ. Гэтэл нэг удаа хийхдээ яаж нөхөр нөгөө өнцөг чинь мохчж байгаа. Хоёр удаа хийхдээ яаж гэр улам мохч байгаа. Тэгээ гурав дахь удаа гахаар бөөрийнхий дотор бөөрийнхий өсөж байгаа. Ямар ч мэдрэмж байхгүй, айц байхгүй, ичхүр байхгүй юм болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол нөгөө биний нөгөө яриад байгаа л одоо дадал яг ингэж л сууж байна надад. Тэгээ энэ дадал нь цааш та нэг 2 3 удаа давтагдаад ирэхээр нөгөө осолд ордог. Осолд орсныхаа дараа хүн яадаг вөхөр нөгөө хожимдсан тий. За тэгдэг байж тээ. Ингэдэг байж тээ гэдэг нөгөө ухаарлал нандаа хойно явдаг. Нэг юм л дадал бий болчиход байна л. Тэгэхээр энэ дээр бол хамгийн одоо зөв дадал нь юу юм бэ гэсэн нэг тийм одоо Джеймс Клэрийн Атом зуршил гэдэг нэг гоё ном байна л да. За тэр ном дээр бол их гоё тайлбарлаж байгаа тэрийг. Тэр юу гэсэн үг гэхээр энэ дадлаг гэдэг зүйл чинь бол бид нар амьдралдаа угаасаа л нэг тийм ээ 3 зүйл 3% л бодно. 97% та нар аль үжийн тэр дадлаа сурцсан байгаа. Тэгээ тэр дадлаа одоо тэдвэл яаж засах юм бэ? Мэдээж өнөөдрийн таны тийм ээ жижигхэн дадал ч юм аа та нэг эзээр байгаа дуусгана. Магадгүй тэр осолд оруулах ч юм одоо амьдралын нөгөө ая тухтай биш те төгшүүртэй тийм амьдралд хүргээд байна. Тэгвэл энийг яаж янзлах вэ гэдэг тэр нөхөр өдөр болгон л нэг жижигхэн л өөрчлөлт хийчихээ л гэдэг хандлтаа. 1% л өөрчилж гэсэн нэг тийм зүйлийг яриад байгаа. Тэр нь юу гэсэн утга вэ гэхээр ерөөсөө юу яа. Та маргааш зорилгоо тийм үү 8 цагт босъё гэдэг зорилго та ер нь дандаа 10 цагт босдог. Тэгээд одоо ихэнх монгол хүмүүс юу гэж тавьдаг вэ гэхээр зорилгоо тавихтаа би 7 хагас боснаач гэдэг юм. Дандаа нэг давсан зорилго тавьд юм байл та. Том зорилго тавьдаг. Гэтэл нөгөө саяны дээр болохоор зүгээр жижигхэн байл та. Та 10 цагт босдог бол маргааш 9:50 босноо л гэл бодчих. Нэг 10 минутыг л тав зорилго болгочих. Тэгээ 10 минутыг 9:50-д бол нэг 7 хоног босоо сурч. Дараа нь яах вэ? 9:40-д босё гэдэг зорилго тавья яач гэдэг юм. Ийм байдлаар нөгөө цаашаа ингээ зорилгоо тэр хвшлийг дадлыг бий болгоё. Тэгэхээр хэцүү дадал дээр бол бидний яриад байгаа нөгөө одоо чинь Монгол бид нар чинь эрэгтэйчүүд голдуу байдаг гэхээр би ч адилхан л та иймс. Гэртээ орлоо. Хамгийн дөрөв бөөдөн дээрээ суун. Удирдлага авлаа. Зураг тавь. Тэгээ нэг үзээд байгаа юм байхгүй. Солиол яваад байгаа тийдвэлээ те. Тэгж байгаа л тэр орн ч нөгөө ашиггүй цаг яваад байгаа шүү дээ. Үргэлдээлгүй цаг явагдчих. Тэгэхээр яг тэр буруу дадал гэдэг юм л да одоо нэг сайн дадал биш. Тэрийг яаж солих вэ гэдгсэн чинь ерөөсөө буруу дадлыг хийхийн тулд төвөгшөлтэй болох гэж. Төвөгшөлтэй болох. Өөрөөр хэлбэл тарих залах хэрэгт нь түүний тэр нөгөө хүчин зүйлүүдийг нь одоо ашигла. Тэгэхээр өөрөөр хэлбэл зурагтныхаа бүх арь зэтгэүүдийг салгаачиж, хантины бүл салгаачиж, удирдлагын нэг төвөгтэй газар тавьчих. Тэгээ орж ирэл ерөөсө зурагт үзэхээр санагдаад нөгөөдгөө залах гэсэн чинь тарих ерөөсө 3 секунд л бодд юм байна л да. Мэдрэмж нь дохио нь бол 1.1-ээс 1.3 дойл дотор баг мэдрэмж өгд юм. Зурагтаа үзээч гэдэг. Тэгээ үзэх гэсэн чинь нөгөөдхийн
царх ингээл одоо үзэгсэн чинь удирдлага байхгүй тэрийг бүгдийг залгана гэдэг шүү дээ. Тэгэхээр тарих буцаад яадаг вэхээр эрчим хүч одоо бүх юм зарцуулахаас залхуурдаг. 3 секундын асуудал. 1-3 секунд дотор шийдвэр гаргадаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөөдхөө үзэх гээд удирдлага хайх ч юм уу нөгөөдхөө залгах гэхээр за 1 2 3 төв тэ боли. Тэрийг бүгдийг залгаа тэр удирдлагыг болоо тэрийг асаана гэж төв үзтээ. Тэрэнд ороод боли. Гэсэн зарчим үйлчлэлт юм байл л да. Эсрэгээр нөгөө сайн дадлыг бий болгохын тулд юу нь бэлэн байх хэрэгтэй. Төгшөлгүй байх хэрэгтэй гэсэн. Маргааш боёлоо босчгүйе гэж байгаа бол хувцас одоо доороо тавьчих жишээ тий кета доороо тавьчих. Маргааш өмсчгүй хувцас доороо тавьчих. Тэгээс сэрүүлгээ тавьчих. Тэг маргааш нь бослоо хувцас илмээр өмсчээ. А гэтэл хүн ингэдэм байл да өглөө босоод сэрүүлэг дудлаа нэрээ эн чинь гүйлтийн сэрүүлэг штэ тий. За миний хувцас чинь шкафнд байгаа. За пүүз чагаа нөгөө гэж боддсон байх. Нөгөө нойрон дундаа. Тэгээ тэр нь жоохон төвхтэй байх юм бол яах вэ? Нөгөө тарих тэгж яад юм би. Онтод. Онтод. Тийм учраас энд нөгөө ялгаа гарч байгаа юм л да. Тэгэхээр ерөөсө төвхтэй асуудлыг ерөөсөө ингээд өөр чинь хэрэггүй тэр дадлуудыг бол төвхшилтэй болго. Өөртөө хэрэгтэй дадлаа амархан болго гэдэг нөгөө хувилбар бол илүү явж чадвал бид нар нөгөө дадлыг амархан суух юм болов гэсэн нэг юм юу орчиж байгаа юм л да. Тэгэхээр нөө та бол өөрийнхөө дадал зуршийн цуглуулга гэдэг нөгөө байгаа шүү дээ. Тэгэхээр яг ийм одоо хэрэгтэй дадлуудыг за байгууллагын төвшөнд менежментийн төвшөнд одоо ийм хүртээмжтэй гэх юм одоо ойрхон тий гарт ойрхон болох юм ямар тийм менежмент ярах хэрэгслүүд байна. Тэгэхээр яг нь ер нь бол саяны одоо аргачлалууд бас байж болж байна. Ерөнхийдөө хүн нүдэнд харагдаагүй хараагүй сонсоогүй зүйлээ хүн эзэж шийдэх л байхгүй. Тэгэхээр одоо ерөөсөө дадал бий бол хамгийн зөв зарчим бол нүдэнд нь харуул одоо чихэнд нь сонсох гэж гоё юм байдаг байхгүй. Тэргээ бий болохоор өөрөө болохоор нүдчих гэж ярьдаг байхгүй. Нүдчих. Тэгэхээр түрүүнд нь харуулдаг юм бол хүн юм хийдэг юм байна л да. Харахгүй юмаа сайн нийлдэг шиг хийдэггүй. Тийм учраас одоо жишээ нь энгийн хабууд одоо манай ажилчид бол нөгөө самбар гаргах хэрэгтэй гэж байна л да. Хэлэх гээд байна л да. Самбар дээр нөгөө хийх зүйлүүд нь байж идэг. Хувийн ч гэсэн бид нар хэлдэг штэ. Энэ жилийн мөрөөдлийн гээл мөрөөдлийн самбар энтер гэж гаргаад байдаг. Тэр чинь юу гэхээр хүн даалдах хүмүүсэр буюу нөгөө хийж хэрэгжүүлэх дадал руугаа илүү чиглүүлэх тэр тал руу яваад байгаа ухаантай тийм. Тэгэхээр тэр яг өглөөний нарийад гэж бид нар бас ингээл та сонсч байсан баг тийм. Тэрэн дээр бол 5 минутын нэг сэдвээр л яриад байна. Тэр хүн хүлээж авна авахгүй одоо тэр хүний сонголт. Гэхдээ та бол тэр хүмүүсийг цуглуулаад 5 минут яриад. Энийг болохоор олон улсад tool walk center гэж яриад байгаа. Тэгээ нэг сэдвэр ярьдаг. Өнөөдөр чинь ус яагаад усны ач холбогдол юу вэ? Аюулслаас яаж сэргийлэх вэ? ч гэдэг юм уу нэг сонирхолтой сэдвэр 3 минут төрхөн илтгэж ярина. 2 минутанд нь яах вэ гэхээр нөгөө сонсож байгаа хүмүүсээс та нарт тэр зүйл тохиолж ирсэн үү? ч гэдэг юм уу хамтдаа гэж ярилцсан. Ийм tool walk-ууд бас байж болж байна. Тэгэхээр тэр нь чинь яах вэ гэхээр хид хідэн нутад автагдаад ирэхээр хүмүүс тэрэн дээр автаж эхэлдэг. Үгүй эн чи ямар гой сонирхолтой яриа. Тэгэхээр нөө хүний төвлөрөх чад яагаад 5 минут гэдэг нь нөө хүний төвлөрөх чадамжийг бас тэрэнд авч үзэх гэдэг шүү дээ. Тэгээ өдөр болгоно нэг юм яриа гэдэг тэгэхээр хүмүүс чинь их сонирхолтой санагдаад. Тэгээ нөө дандаа л хаа хууль тийм байх хэрэгтэй гэхээс илүүтэй нөгөө сайн юм сонирхолтой сэдвүүдийг яриад эхлэх юм бол хүмүүс аюулгүй ярьж байгаа гэдэг чинь зөвхөн би ажил хийж байхад яригддаг асуудал биш юм байна. Амьдрал дээр ч гэсэн ах аюулгүй дээр ч гэсэн яригддаг л асуудал юм шүү дээ. Гэдэг ч юм уу ийм арга техникүүд бас бид нар яг менежмент гэж том төвшөнд биш ч юм аа гэхэд жижиг төвшөнд нэг юм арганууд бас байж болж байна л та. Түрүү хоёул ярьснаа 38 орчим хувийн стил ингээ хүний хүчин зүйлстэй холбоотой ингээд тэгэхээр яг миний төсөөлөл бол том компаниуд арай гайгүй болж байгаа бах. Тэгээ одоо тодорхой хабын бодлоготой за 10 жил 15 жил өмнө бол нэг нийтлэг дүр зураг бол ингээд нэг сумын төв дээр ин хашаанда блок зогч ол хүүхдийнхээ гарууд эсвэл нэг ажиллаж байгаа хүнийхээ гаруудыг гимтээдэг байсан. Тэр одоо бүртгэгддгүй кейсүүд агиих байгаад байна шүү дээ тий. Одоо ер нь нөхцөл байдал яг энэ чиглэлдээ яаж ямархуу байна. Тэгээ эдгээр маань одоо ийм албан бус гэх юм уу тийм жижиг одоо нэгжүүд аж ахуйн нэгжүүд гэх юм уу одоо эсвэл тийм ажлууд дээр энэ ослууд ер нь хэр бүртгэгдэж байна яг энэ дээрээ тогтож ярил. Яг зөв. Тэгэхээр одоо ер нь дийлэнх ослуудын одоо шалтгаануудыг авах жижиг одоо компаниуд тий жижиг дунд үйлдвэрлэлүүд бас их эзэмш одоо эзэлж байна л та. Бас ингээ харахаар тий. Энд чинь одоо юу гэсэн үг гэхээр ер нь бол угаасаа л Монгол улс чинь ажил хүчний хомсдолд бас ингээ ороод байна шүү дээ тий. Тийм учраас байнгын хүмүүс авч ажиллах бас боломж бас төдийлөн алга. Тэр тусмаа барилгын салбарт ч юм уу тий. Ийм салбаруудад бол хүн дутагдлаа нэг баригаад ч юм уу нөгөө хүнээ өдрийн одоо цалингаар цалинжуудаг нэг одоо
цагийн ажилд авч ажиллах юм зүйлүүд байна шүү дээ. Гэтэл тэр цагийн ажилтныг авч ажиллуулж байгаа процесс дээр л алдаа гарч ирдэг гэсэн. Үндсэн ажилчдаар гарах магадлал их бага болчиход байгаа. Яг бол сургалтандаа амрагдсан байдаг ч юм уу. Олон жил тэр компанид ажиллаад бас нэг тодорхой юм соёлын түвшинд орчод байна шүү дээ. Мэдлэгтэй болчихж байгаа гэсэн үг тодорхой. Гэтэл нөгөө гэрээтээр ирж байгаа ч гэдэм үү цагийн ажилч чинь яг энэ мэдээллийг хангалтгүй байна. Яг тэгэхээр тэрэнд зарцуулах мөнгө өөрөө байхгүй шүү дээ тэр хүмүүст. Нэг талаасаа тэр зохион байгуулах тийм зүйл алга. За тэгэхээр яг үгээр нөгөө одоо энийг зохион байгуулж байгаа нөгөө тогтолцооны жоох өөрчлөлтүүд бас хэрэгтэй болчиход байна. Жишээ нь бид нар нэг самшил гэж яриад байдаг шүү дээ. Цагийн ажилтныг нийлүүлдэг байгууллагууд байна шүү дээ. Бүртгэлтэй тэргээр. Тэгэхээр энэ тэр цагийн ажилчдыг одоо жишээ нь Австрал ингэж байгаа юм л та. Барилгын нэг цагийн ажилтан тэр самшилаас аваад ингээд ажлаа гүйцэтгэе гэж байгаа юм процесс төр бол нөхрийг тэр самшлын компаниуд одоо тэр зохион байгуулж байгаа тэр хүмүүсийг одоо нийлүүлж байгаа компани байна шүү дээ. Тэр компани бол сургалтанд суулгачиж байгаа байхгүй. Нөгөө хүмүүсээ бүгдийг бүрдүүлж байгаа сургалтанд суулгачиж байгаа. Аюулгүй байдлынх нь. Тэгээ үнэлэхтэй болгочих чинь гэсэн үг. Хоёрдугаарт нь каск одоо тийм үү бэлээ бусад өөрийнхөө хэрэгслүүдэд бий болгоорой гэдэг өөртөө захиад ингээд хамтарсан гэрээ шийдчихэж байгаа. За ингээд сургалтаа авцсан одоо даатгалаа эзэн эрүүл мэндийн үзлэгт харуулсан тэр хүн чинь бэлэн байж гэнэ гэсэн тэр самшил дээр. Тэгэхээр тэр нь очиод ажиллаа хийхэд нөгөө ослын гарах магадлал хамгийн багт болчихж байгаа. А одоо манад яаж нэхэр сайн эсрэгээр байгаа байхгүй тийм. Ямар ч бэлтгэгдээгүй хүмүүсийг бид нар хаан чамаагүй аваачдад ажиллуулж байгаа л асуудал байна. Тэгэхээр одоо цаашдаа манай энэ хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль байна. Шинжлэж байгаа энэ хариулга дээр бол ялчгүй тэр одоо гэрээ толон туслах гүйцэтгэгч нарыг ажиллуулдаг мэдээж заалт байгаа. Гэхдээ их наривчилж өгмөр юм шиг. Тэднийг ханган нийлүүлж байгаа тэр нөгөө цаад самшилийн компаниуд бол тэдгээр зохион байгуулдаг ч юм уу тий. Хүнийхээ бэлэн байдлыг хангадаг. Тэгснээрээ тэр компани бүтээмж бас нэмэгдэн үздэг шүү. Хүн их авдаг болно шүү дээ. Тэгэхээр тэр компанийн хувьд хаав гэдэг чинь нэг талаас хүнийг хамгаалахаас илүүтэй нөгөө талдаа бизнесийн бас нэг юм борлуулалтын бас хувь процентыг ахиулах боломж тэр самшилд олдоод байгаа байхгүй. Тэгэхээр тийм одоо нарийн бас аргаар ажиллах шаардлага байна л да. За тэгэхээр одоо 24-нд болох HSA апдейт гэдэг дарга хэмжээ маань бас агуулгын хувьд бас ямар хөө байхаараа энэ жил ямар сэдвүүдээр бас гол фокус хийж байна те гэдэг дээр жоохон дэлгэрүүлж ярил. За энэ жилийн HSA апдейт бол дийлэгтэй л бас хүний зам төлөв, даалд ухамсар, тарих яг бидний бодоод байгаа зүйл чинь зөв байдаггүй ч гэдэг юм уу те. Тэгээд нэг талаасаа нөгөө талаасаа мэдээж бид нар технологиг ашиглаж байгаа. AI, бусад дэвшил технологи ашиглаж байгаа. Энэ хоёрын хослолоор явах гэж байна л гэдэг ийм одоо концепцтэй одоо явж байгаа. Тэгээ одоо манад энэ соёл ихэр хүмүүс ихчлэн гайхдаг л та. Тэгээ энэ соёлын ялгаа бас улс гүрнүүд одоо их байна л та. Тухайл одоо бид нар энэ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр нэгээд харьцуулаад зөвхөн улс орон хүртэл мэнчилгээнд нь хүртэл байгаад байгаа байхгүй. Жишээ нь Солонгост та одоо очижсэн тий. Хоолой эзэн үг шимжилж байгаа шүү дээ. Хоолой эзэн л гэдэг шүү дээ. Тэр чинь үг нөө үний анхдагч хэрэгцээний онолын хамгийн суурь зарчим чинь нөгөө хүн нойроо авсан байх, хоолой эзэн байх. Бибизлог бэлэн байх гэсэн үг шүү дээ. Тэгжээж хүн аюулгүй байдлыг хангадаг байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг мэддэг юм уу? Тэрнгийн хангацсан хүмүүс чинь улс ч өөрөө нөө бүтээмж өндөртэй байдаг учраас нөө хоолой эзэн үү гэдэг нэг соёл руу яваад шүү дээ. Одоо Таиланд очих юм бол усанд орсон ч гэд мэдлэлдэг ч юм уу. Энтгэд очиход гараа угаасна ч гэдэг юм уу те. Ингээд соёлын онцлогуд нөөр байдаг. Монголд болохоор юу гэдэг лээ? За сони юу вэ? Тийм сайхан одоо ер нь бол нийтлэгээр бол сони юу вэ те гэдэг шүү дээ. Гэтэл одоо та бүхэн бол жишээ нь нэг 100 жилийн өмнө юм уу те. Би нэг хонь маллаад нэг уулын гэрт амьдарч ирсэн айл те. Таавал уулын нөгөө талд 1 км-ийн зайтай бас нэг хонь маллаад ингэ амьдарч ирсэн. Тэг яг нэгнээс хол байдаг учраас нөгөө сони юу вэ гэдэг мэдлэгээ явдаг ч юм уу. Сонин сонсох гэдэг те. А нөгөө талаараа мод яг хабын соёлын бас нэг этик энэ дэр гарч ирнэ. Тэр юу гэхээр над тамаагүй гэдэг нэг сэдв яваад байгаа байхгүй. Ямар нэг юм хэлэхээр тэнд бусаас гарсан маань арчгүй. Над тамаагүй би чи менежер хүн те. Тэр гүйцэтгэгч арчнаач гэдэг юм. Гэтэл уул нь хаав чинь хамтын соёл яваад байдаг. Тэгтэл саяг соёл тэрэн дээр гарч ирдэг. Тэгэхээр километрийн зайтай даваад оржийн асуудал надад бол хамаагүй л болчихж байгаа юм л та. Танаад нэг юм асуудал харлаа тийм болоо юу? Харамсалтай юм аа гэж байгаа байхгүй юу? Харин одоо битүүр яаж нэхэр нэг үйлдвэрт хамт ажилладаг байхгүй юу? Та алдаа гаргахад одоо биг юмтэн тийм үү? Энэ айгуу чухал байхгүй юу?
Тэгэхээр энд юу гэж нүүдэлчин соёл иргэншлээс эргээд бид нар хотчих буюу нөгөө үйлдвэрчих соёл иргэншил рүү явж байна. Тэгээ эндээ бид нар зарим нэг хүмүүс одоо бас нөгөө бодлогын юунаас гарч чаддаг. Над хамаагүй ч гэдэг юм. Над хамаагүй гэдэг чинь нүүдэлчин одоо бид нар ярьдаг соёл иргэншил. Над харин хамаатай байх хэрэгтэй. Бид нэг байранд амьдарч байгаа. Та газ дэлбэрэх юм бол би өөх. Тийм учраас одоо энэ аюулгүй ажиллагааны соёл чинь хамтын гэдэг нэг юм юм явж байгаа. Тэгээ энэний л цаад утга руугаа одоо энэ хичээс автад бас явж байна. Мэдээж хүн шийдвэр гаргадаг. Тэгэхээр тэр шийдвэр чинь зөв юм уу? Тэр шийдвэрт юу нөлөөлж болох юм? Дадал. Тэгвэл дадал яадаг юм бэ гэдэг нэг ийм өнцгүүдийг л одоо бид нар явах гэдэг. Тэгээд тэр бодолчин хаанаас орж ирдэг. Тэр далд хумсар гэж юу юм? Тарих яг зөв ажиллаад байт юм уу? Тарихыг бид нар яаж зөв тийш нь ажиллуулах юм бэ гэдэг тийм одоо концепц рүү бол явж байна да. Дадал хэрэг чи яг нөгөө нэг одоо зөөрлөл одоо нэг үйлдлийн систем л болчиход байна л дээ хүний те. Гэтэл нүүлний систем нь одоо ингээд аль хэдийн хугацаанд өнгөрчөөд одоо Windows гэвэл 90-аад оны хувилбараар яваад байна гэсэн үг шүү дээ тий. Яг энэ одоо апдейтийн гол зорилго төр шүү дээ. Windows-уудын сайн сулж явах хэрэгтэй. Дараагийн нөгөө сэр загваруудыг гаргаж явах хэрэгтэй. Тухайлбал одоо бид хоёр чинь 100 жилийн өмнөх чинь тийм үү. Нэг нь нөгөө уулын одоо нэг талд тийм үү. Хонь маллал амьдарч байсан байгаа байхгүй. Би чинь нөгөө талд нь бас нэг тий хонь маллал амьдарч байсан юм байна. Гэтэл танад ямар нэгэн юм тохиолдоход над хамаатай юу? Хамаагүй гэдэг одоо нэг үйлдэл систем ажилладаг байгаа байхгүй. Гоо харлаа тэгээ юу? Харамсалтай юм болж ч гэдэг юм уу. Гэтэл одоо 100 жилийн дараа та бид нар яаж нэхэр нэг үйлдвэрт ажилладаг байгаа байхгүй. Нэг байранд амьдраад байгаа байхгүй. Энийг товчхонд бол хотчих гэж ярь. Үйлдвэрчих гэж ярь. Гэтэл хажууд нь ингээ байж байгаа хүн бол алдаа гаргахад миний амнаас ч аюултай байхгүй. Тийм ч бас одоо хуучин бол хамаагүй гэж ярьдаг байлаа шүү дээ. Одоо бол хамаатай. Тэгэхээр энэ хамаатай гэдэг үйлдлийн систем одоо ажиллаж байгаа. Одоо шаардлагатай юм болж хэлэх гэдэг. Одоо таны яг харилцаж байгаа байгууллагуудаас томоохон байгууллагуудаас ерөнхийдөө хабын соёлыг аягуулсаа хэрэгжүүлж байгаа тийм сайн жишээ байна. Тэрнээс онцож ярих дуртай одоо тийм анзаарсан зүйлс гэвэл хэд хэдэн ер нь уул уурхайн компаниуд их түүчилж ажилладаг л да. Та бид сайн мэднэ. Нэг оюут толгойч гэдэг юм уу. За манай барилгын салбарт NCT Group ч гэдэг юм уу те энэ компаниуд байна л да. Тэгэхээр оюутлогоо дээр бол нэг ийм гоё хөдөлгөөн явагдчихжээ тухайд. Тэрийг би сайшаалтаа бас энэ HSF авто толботой. Are you okay гэж. Чи зүгээр үү? Тэгэхээр одоо ноцтын дийлэх шалтгаан ч сэтгэл зүйтэй холбоотой гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр яаж нөхөр нөгөө чи зүгээр байвал чиний ажил зүгээр. Чи юу бод чиний бодол те сэтгэхгүй чи чөлөөтэй одоо те ингээ одоо их чөлөөтэй байж чадвал чи ажиллаа сайн гэнэ гэсэн. Тийм учраас жоохон тааруу харагдсан ч юм уу тийм хүмүүстэй are you okay гэжсэн байхгүй. Маш гоё соёл шүү дээ. Сайн соёл бүр айгүй том соёл. Чи зүгээр үү? Чи зүгээр биш бол би чамтай ярилцъя. Сэтгэл зүйн хувьд чи бол ингээд ийм байдалтайгаар хэвчээ гүйцэтгэж болохгүй маа гэдгсэн л байхгүй. Тэгэхээр энийг бол ер нь энэ үгийг за яг ROK гэдгээр нь гадаадаар нь чи зүгээр үү гэж бид нар нэгнээсээ сайн одоо чи амар байна уу сайн байна уу чи зүгээр үү гэж асуудаг асуултыг бол тавьж явах хэрэгтэй асуултын нэг юм шиг байна. Яг тэгвэл бидний энэ нийгмээс авсан их стрессүүд те амьдрах гэж зүтгэж байгаа байдлууд бүхий л юмд бид өнөөдөр бүхэл юмд стресстэй байна. Тэгвэл диптап гэсэн хөдөлгөөнтэй хүнийг бид нар ажил хийлгээд ахын зөв юм уу те? Сэтгэл зүйн зөвд яаж доктортой байлгаад тэр хүнийг ажилд нь оруулах юм. Ердөө 5 минут л хоёлоо чи зүгээр үү гэхэд би зүгээр өвшээгэл хариулчих хэрэгтэй. Тэгээ хамт нэг 5 минут ярилцах цагийн гаргаад өгч 5 минутын дараа тэр ажилдаа гарахад шал өөр төвшөнд л болчих واخгүй. Тэгэхээр тэр хүний сэтгэл зүйн асуудал гэдэг бол ялчгүй өнөдөр шийдвэр гаргах ихэх нь нөлөөлж байгаа учраас би энэ оюутлахыг баг ингээд дурдчихлаа л да. Тэгээ энэ хөдөлгөөн бас цааш нь өрнөөсөө бүр ROK гэдэг хөдөлгөөн бүр ший зүгээр гэдэг хөдөлгөөн Монгол улсын хэмжээнд өрнөөсөө гэж. Энийг ч гэсэн дэлхийн байгууллагаас эрүүл мэндийн байгууллага хөдөлгөөний байгууллагаас хэмжлэвэрээ чиний ажлын байр зүгээр үг гэдэг байхгүй. Тийм сэдвүүдээр хэмжил бас өгч байгаа. За подкаст дээр нь төгсгий гэж бодож байна. Гэхдээ бас нэг тип таны хэлээсэй гэж бодож байна. Одоо би тэрийг сонсч байгаа. Яг энэ сэдвийг сонирхож байгаа бизнесийн удирдлагууд те үүсгэн байгуулагчид хабын сэдвийг илүү одоо тийм сүүлийн апдейт авъя гэж байгаа хүмүүс зориулаад та юмдаг. Яг одоо хабын тал дээр менежментийн хувьд ч за тэгээд ховны төвшөнд ч ирэхэд иймэрхүү зүйлүүдийг анхаарах хэрэгтэй байх шүү цаашдаа гэдэг. Мэдээж технологи бол ингээд улам л хүчтэй орж ирэхээр гэхдээ бид нэр яг тэр хүн гэдэг талаас бас яг юун дээр анхаарах хэрэгтэй. Тэрийг бодлого менежментээ суулгах дээр та нэг 2-3 тип өгвөл тийм ээ. Яг одоо манай хуульч төр одоо хабын сургалт зохион байгуулна гэдэг ийм журамтай хуультай шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр нь бас ингээд A130 гээл нэг ийм журам гаргаад тэрнийхээ загвараар бид нар ингээд яваад байна л та.
Тэр загварчлалыг үндсэндээ ингээ харах юм бол дандаа л хуулийн ойлголтууд, техникийн ойлголтууд ингээд мэрэгжлийн тал руугаа их байгаад байгаа. Гэтэл олон улс маань хаашаа явж байгаа гэхээр үндсэндээ хүний оюун санаа, оюун бодол, зан үйл суурилсан арга хэмжээг зохион байгуулах хэрэгтэй гэж байна. Тэгэхээр ер нь бол тэр сургалт өгөхдөө энэ чиглэлийн гэх юм уу? Энэ чиглэлийн гэдэг нь soft skill-ийн чиглэлийн хүний одоо оюун бодолтой холбоотой зан характер яаж өөрчлөгдөв тэрэн дээр нь яах уу гэдэг тийм одоо сургалтын хэрэгцээнүүдийг тодорхойлоод аж ахуйн нэгж байгууллагууд сэтгэл зүйн асуудалч гэдэг юм уу энэ зүйл дөрөв нэрвч гисэн сургалтын программыг өгжүүл ямар гэсэн одоо өгжүүл одоо хэрэгцээтэй байна. Үр дүнгээ заавал өгнө гэж та хэлэх гээд байна л да. Зөв. Тийм. Тэгэхээр тэр заавал 130-ын одоо өдөр тумжаар хийх одоо шаардлага алгаа. Бид нар тэн дотроо магадгүй нэг 60-40-ын баланст оруулаад өгчүүл ямар вэ? Мэдээж техникийн хуулийн зохицол байлгүй л яах вэ? Гэхдээ хуулийг бол бид нар легал сегмент рүү ороод ойлгочих болно. Харин тэр яриад байгаа сэтгэл зүйн асуудлын тэр чинь их олдоц муутай ийм сэдв. Тэгэхээр энийг бол бид нар тийм ээ нэгэнд мөнгө зарж байгаа юм чи тийшээ мөнгө чиглүүл яад юм бэ гэсэн нэг ийм бас санааг өгмөр байна. Нөгөө талаараа бид нар энэ технологи AI суурилсан буюу нөгөө хүний хандлага хоёрыг хэрхэн зааш та нөгөө яаж хослуулж явах юм бэ гэдэг дээр бодлого одоо бидний яриад байгаа зорилтууд байх хэрэгтэй байна. Гэхдээ зорилтуудаа бид нар айхтар том метр дээгүүр хараадаг хүнийг 2 метр дээгүүр чи хараа гэж болохгүй болчиход байна. Харин бид нар хүрч чад үр дүнгээ тавих одоо хэрэгтэй байна. Тэр нь хэмжигддэг байх хэрэгтэй байна. Дамаа одоо бид нар би 6:30-д босноо биш те. Та 10 цагт босдог хүн яаж 6:30-д босдгийг. Нэг юм утгагүй одоо нэг юу хэрэггүй байна. Харин би 8 багс босноо ч гэдэг юм уу те. Баримжаатай. Жижиг нэг хувийг л өөрчлөө тий. Тэр нэг хувь нь жилийн дараа хэд бид магадгүй 37 дахин өөрчлөлт авч чадна гэдэгт одоо итгээд байгаа юм би. Тэгэхээр нэг жижиг зүйлээс эхлүүлжсэн том зорилго байна. Гэхдээ тэргүүж яг яаж хийх гээд байгаа гэдэг аргачлалуудыг айгүй зөв тавьж өгөх юм бол бид бол ослын дог бооруулаад явах боломжтой гэж харж байгаа. За баярлалаа. За тэгэхээр подкастын төгсгөлд 24-нд болох арга хэмжээнийхээ жоохон деталь мэдээлэл өгөөд хоёлоо подкаст өндөрлөе тийм ээ. За баярлалаа. Тэгээд бас нэг боломж олцсон дэр гэдэг те. Манай жил болгон л ивент итгэдэг бас байгууллагууд байдаг. Тэгээд тэр байгууллагуудаас баярлалаа. Тухайлбал одоо манай Hackvision одоо бидний ярьдаг нөгөө камеруудыг оруулж өгдөг компани. Hackvision аль бизнес дистрибьютор компани байж байгаа. Тэр компани манай ерөнхий ивент итгэж орж 5 хүндээ бас баярлалаа. Тэгээд цэцүүх гээд одоо хор аялийн лав одоо хортой бодисыг одоо нийлүүлдэг, устгал хийдэг тийм ийм компани шүү. Бид нартай бас баярлалаа. Тэгээд ханган нийлүүлэгч бусад компаниудад баярлалаа. Ер нь манай спонсорууд ерөөс солигдоогүй. 3 жилийн хугацаанд гурлал бүгдээ л байгаад байгаа. Тэгэхээр энийг бол би юу гэж хүлээж авдаг гэхээр нийгмийн хариуцлага ухамсарлаж байгаа мундаг компаниудаа баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд мөн энэ арга хэмжээ чинь нөгөө оролцогчдоор төсөөлөхий аргагүй. Тэгэхээр манай энэ хичээсийн автоотын гол зорилго бол шинэ мэдээлэл олон улсад юу болж байгаа шинэ мэдээлэл түгээх одоо зорилготой. Түүнээс одоо нэг хуулийн шинжилгээ хийх ч гэдэг юм уу тийм одоо асуудал руу бол нэг яваад идэггүй л дээ. Шинэ мэдээлэл, шинэ боломжууд гэдэг ийм санаа санаачтай байдаг. Тэгэхээр та бүхэн бас энэ өдөр хүрэлцэн ирээрээ тэгээд сэдв бол одоо их өргөн цар хүрээний олон улсад юу болоод байгаа юм бэ гэдэг энэ асуудлуудыг дийлэгдэх өндөж байгаа. Тухайлбал сайн яриад байгаа хүний оюун санаа руу чиглэсэн тэр зүйлсүүдийг яаж удирдах юм бэ? Бид нар хааби ажилтна. Тэр хүний сэтгэл зүйг удирдахын тулд тэр яаж одоо бид нар тэнтэй харилцах юм? Тэр тусмаа энэ хэцүү нийгмийн цаг үед ийм ороо усхаа гэж яриа те. Хүн стресстэй байгаа. Юмд болгонд стресстэй байгаа ажил дээр хийж байгаа хүмүүст бид нар яаж харилцах. Тэгээ тэрийг яаж аюулгүй ажиллах. Яаж сэтгэл зүйтэй бид нар тулж ажиллах юм. Нөгөө талаараа тэр талбайд байгаа аюултай үйлдэлүүдийг технологийн шийдлүүдээр бид яаж хянаж болох юм. Ямар шинэ шийдлүүд дахиад гараад ирвэ. Асар хүчтэй технологи хөгжиж байна. Тэр шийдлүүд яаж гарч ирснийг тэр өдөр бас очиод танилцуулж болж байна тийм ээ. Тэгээ тэр хүнд шавхтшгүй нөөц гэж нэг юм яриад байгаа шүү. Тэр хүнд ямар шавхтшгүй нөөц байгаа бид нарт. Тэргүүд яаж олж идрүүлээд тэргүү яаж одоо өнөдөр энэ менежменттэй хослуулж явах. Тэгээ ийм талаар одоо дийлэгт яригдж байгаа. Нөгөө талаасаа бас олон улсын сайн туршлагаа судлахын тулд бид нар бас Австралиас бас жилийн хугацаанд бас ингээд ярилцсараад манай партнер бас байгуулгын хүмүүс иш тав хүндээ Австралийн соёл яаж юу. Дамаа одоо уул уурхайн салбар, барилгын салбарт технологиуд нөгөө тий дампууд өгч нь одоо батарейтай болцсон байх жишээ нь. Хүн жолоодохгүй байх жишээ нь тий. Энэ одоо яаж явагдаад байгаа юм? Бидэнд боломж бий юу?
А байдаг бол тэр нь ямар төс өөртөгтэй юм бэ? Ийм дэлгэрэнгүй бас юм илтгэлүүд сэдвүүд явах гэж байгаа. Тэгээд та бүхний бас хүрэлцэн ирж ирээсэй гэж хүсэж байна. За ингээд подкаст өндөрлөе. Бизнесмен подкастын сонсогч та бүхэн манай YouTube дэх бизнесмен чаналыг дагаарай. Лайк, шеэр, комментээр биднийг дэмжээрэй гэж хүсэх байна. Ингээ манай подкаст Ололт дамжтын төлхөр компани үүсгэх захирал Батхуу оролцлоо. Танд баярлалаа. За баярлалаа та бүхэндээ. Баярлалаа.